нэг 5 литр орчим. За одоо шүүсээ эдмээ аргалын гал дээр ингээд зөөлөн гал дээр хайртлан утгах нь нар зүг эргүүлээд нэг чихтэй ингээд эргүүлээд тэр аяандаа ингээд буцаад шингэн болоод ирсэн. Тэнд юу гайч. Сахар. Бага зэргийн сахар хийгээд. Баян төрчин. Гол нь харуулах юм чиг. За аргалын цогон дээр ингээд зөөлөн гадаар байнга доотын гол нь доод талыг наад болохгүйгээр эргэлдүүлдэг байхаар юм аргаад одоо хольсон тос шиг ингээд модондоо наатахгүй болоод тэр инхээр ерөнхийдөө бэлэн болж байна гэж ойлгоо. Тэгэхээр модын юмар хутгадаг нь бас нөгөө ширмээ тоогоо гэмтээхгүй энэ хусмыг нь одоо ааруулсанд оруулахгүй үүднээс модон ийм усураар усаад ингэсээр хагаад ийм өтгөрүүлээд яг арц шиг болгоно. За бэлэн болсон ингээд хөвсхийн тулд ямар нэгэн савнд хийгээд хөргөнө. За би болохоор ааруулныхаа уутанд хийгээд ингээд ирчээд амар болгоод хөвсөд өрчөө. Галын зүг тааруулах юм бол усм нь баг гарна. Яг аргалын цог ер нь хамгийн тохиромжтой байдаг. За одоо зүсгэд бэлдээд хэвийг дөрвөлжинд оруулаад ингээд хөргөлжнө. Хөрснийхэн дараа зүсээ хөвчнө. Нагаа мэдээтэй. За өчигдрийн хоруудаа жоохон шахаад ингээд хий оруулаад нэг хонооцсон байгаа. Одоо ямар хоосныг харъя. Энэ гого өгнө таярт. За ичэхнэш. Ийм гоё баг бяцлах шиг. Юу ээ. Хий урсан байна. Нам гоё юм бэ. Гоё гастай. Тийм ээ. Одоо зүсгэр бүр гоё амттай. Тийм. Амсаа үзэл. Оо ээж нь зүсгэр идэж шүү дээ. Зүсгэр үзээ. Утга кам.
ийм гоё. Бэ? Монголчуудын шоколад аманд ороод хайрдаг сүүн хурууд харуулаач. Ингээ томхон зүсчээр итгэж их гоё идэг. Нэг үгүй. Наад юм шиг.